Ашиг орлогоор тэргүүлэгч 10 киног та бүхэндээ танилцууллаа. Тэгэхээр энэ 7 хоног тэргүүлж байгаа кино маань болохоор одоо Maze Runner кино манаас нэгдүгээр байранд бичигдсэн байгаамаа. Тэгэхээр энэхүү кино маань одоо Gigantic Entertainment төвдгээр манаас гарч байгаа. Дашин дэлхийд Gigantic Entertainment төв манаас 1 сарын хугацаатай аян зарласан байгаа. Урамшуул аян 9 сарын 15-наас 10 сарын 15 хүртэл за 6500 төгрөгөөр та тасалбараа худалдаж аваад Coca-Cola бас бэлгэн авах боломжтой байгаа. За ингээд хаяа би өглөө хөтөлбөр маань зочны цагаар үргэлжлэн хурж байна. Тэгээд ирчүүд маань бас илүү дэлгэсэндээ бас ойртон суугаараа гэж хэлмээр байна. За тэгэхээр яг тэгэхээр манай өнөө өглөөний зочноор ардын илж эрэгтэйчүүдийн эмнэлгийн урологийн эмч, нурлан эмч маань оролцож байна. Танд өглөөний мэнд хүргэе. За сайн байна. Энэ машрамд эко телевиз үзэж байгаа үзэгчдээ энэ өглөөний мэнд хүргэе. За өглөө сайхан өгцөн баг. Сайхан өгцөн. Өнөөдөр жоохон төгжрэлтэй байсан нааш хэрэг. Өглөө ирж байгаа эрдэнэ бас ирж байгаа зочдоос хамгийн түрүүнд битэрч өглөө сайхан өгцөн үү гэж асууж байна. Сайхан өгцөн. Та ер нь өглөө ер нь таны цаг үеэр ер нь хэдэн цагаар нь тусч байна? Ер нь бол ихвчлэн 7:30-аас 8:30 хооронд ажлынхаа нөгөө цагаас үзлэгийнхаа хуваар эдрэс бол ер нь тийм их хугацаа. Ер нь бол адилхан л темпээр л яваад байгаа тийм. Сая ч одоо 7:30-д боссоо нааша гарал ирсээр байгаа л ирээл. Бараг цаг гарал явж байна. Төгжрөө бол нилээн л хатуур. За тэгэхээр зочныхаа одоо өнөөдрийнхээ асуултыг эхний асуултыг тавья гэж бодож байна. Тэгэхээр эхний асуулт маань болохоор одоо ирчүүдийн юмж учраас одоо муул нь бол надад маш их хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо яг ингээл эрэгтэй эмэгтэй хүмүүс бол яг адилхан л бие юм ах байд бүгд ерөнхийдөө төстэй ойролцоо дийлэнх юм тий. Бага зэргийн зүйлүүд л ондоо байх. Тэрнээс одоо яг эрэгтэйчүүдийн одоо эрэгтэйчүүд хоёрын одоо аль юугаар ондоо байдгийг эрэгтэйчүүдийн одоо ялгаа. Яг чиний асууж байгаа сэдв бол эрэгтэйчүүдийн өвчнөө талаар ялгаатай байдал байна уу гэж асууад байна шүү дээ. Тийм л дээ одоо ер нь эрэгтэй эмэгтэй хүүсийн хувьд ялгаатай нэг хэдэн эрэгтнүүд байдаг. Тэр эрэгтэн дээр тохиолдож байгаа өвчнүүдийг нь эмэгтэй дээр нь тохиолдоод байвал эмэгтэйчүүдийн өвчин, эрэгтэй хүн дээр нь тохиолдоод байвал эрэгтэйчүүдийн өвчин гэж үздэг. Тэгээд энэ дээр бол нэг хэдэн эрэгтэн байдгийг нь ерөөсөө тодорхойлдоо. Гадна бэлэг эрэгтэн, төмсөг, тэгээд түр улчирхаа гэсэн эрэгтнүүд энэ эмэгтэй хүнд байдгүй. Тэгээд эрэгтэй хүнд байдаг эрэгтэн. Тэгээд энэ эрэгтнүүд дээр тохиолдсон өвчил одоо үр өсөлт өвчин байна, янз бүрийн хавдар байна, янз бүрийн өвчлөлүүд байдаг. Эдгээр бол эрэгтэйчүүдийн өвчин гэж ер нь ойлгоход болно. Ингээд тань дээр одоо хандж байгаа ирчүүдээс харж байхад ер нь сүүлийн үед ер нь ирчүүдийн үед ямар өвчнөд зөнхөлж байгаад байна вэ? Яг ер нь сүүлийн үед зөнхөлж байгаа гэхдээ энэ улиралтай хамаартай өвчнүүд их байдаг л да. Тэгээ сүүлийн үед бол яг залуучуудын дунд одоо түрүүн ч гэсэн ярилцсан нэг үргүүдэл бол жоох их болсон байна. Тэгээ залуу хүмүүсийн дунд түр улчирхаа үрвсэл, түр улчирхаа өвчл их болсон байна. Одоо дөнгөж 18, 19, 20-той дөнгөж оюутан болоод ирж байгаа хүмүүсийн дунд түр улчирхаа өвчл их өндөр байна. Тэгээ яг одоо яг эд одоо бэлгийн харьцаанд ордог нас шүү дээ 18, 19, 20, 21 нас. Тэгээд энэ насны хүүхдүүд дунд бол ер нь сүүлийн үед яг их тохиолдоод байгаа нь бэлгийн замын халдварт өвчнөөс гаралтай түр улчирхаа үрвсэл бэлэг эрхтний өвчнүүд бол бас арай давмгаал хандлагатай байдаг. Нийт үзүүлж байгаа хүмүүс дотор. За мэдээж бол яалтчгүй одоо ирээдүйн байж болсон залуучуудын манайд эмзэглүүлж байгаа асуудал өргүүдл байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр өргүүдл одоо яг юунаас болж үүсэж байгаа юм болоо одоо янз янзын ажил мэргэжил за төрөлхийн мэдний идэж одоо эргэлж байгаа хүнс амьдралын буруу юм аягаас болдог байх тийм ээ. Яг одоо бас нөгөө шалтгаануудаа ярина та хамгийн түрүүнд өргүүдэлд хүргэдэг шалтгаанууд гэхээр бэлгийн замын халдварт өвчин. Тэгээ бэлгийн замын халдварт өвчний урхаг маягаар гарч ирдэг. Жишээлбэл бэлгийн замын халдварт өвчнөр өвдсөн болгон өргүүдэлд хүрнэ гэж байхгүй те. Зөв эмчилгүүлээгүй. Тэгээ эмчилгээнийхаа дараа дэглэмээ зөв бариагүй. Ийм тохиолдлуудаас болоод бэлгийн замын халдварт өвчний одоо олон жил нууцаар талд явсан хэлбэрүүд нь одоо үрийн сууг гэж бид нар ярьдаг тэрийг гэмтэх, төмсгийг гэмтэх иймэрхүү тохиолдлуудаас болж ер нь одоо өргүүдэл бол үүсдэг, залуу хүмүүст хөвчлөө үүсгдэг. Бас төрөлхийн бас шалтгаанууд байдаг. Аав ээжээсээ төрөхтэй төмсгний дутуу хөгжилтэй байх, бас үрийн сууг нь битүү байх гэдэг юм гаж хөгжилтэй хүүхдүүд байдаг. Бид нартай холбоотойгоор бас өргүүдэл үүсч болдог. Одоо баг байхад нэг эрэгтэй хүүхдэд гахаан авдар тусдаг гэж ярьдаг шүү дээ. Гахаан авдар туссан. Энэ болохоор халдварт өвчний шалтгаан дотор ордог л доо. Гахаан авдрын вирусээр өвдөд. Гахаан авдрын вирус нь өөрөө төмсөг бол нойр улчирхай. Тэгээд бид нар одоо бүгд бидний шүлсний булчирхай гэмтээдэг ийм вирус байдаг.
Тэгээд энэ вирус нь бол нэлээд хүндэрсэн хэлбэр нь бол төмсгийг гэмтэх юм аюултай. Тэгээд хаавдраас болж өргөдөл төрсэн тохиолдлууд бол байдаг. Бас цөөнгүй байдаг. Одоо төрөлхийн биш хэрнээ одоо ингээд саяны ярьсан гарлаас ч юм уу олдмол өргөдөл яхад бол ер нь бол дэмжлэх боломжтой болол гэж дээр асуугаад байна. Одоо саяны таны ярьж байгаа бүх зүйлүүд байгаа шүү дээ. Ийм учир шалтгаанаас эсвэл төрөлхийнх эсвэл замдаа ингээ олдмол те. Ийм зүйлүүдийг бүгдийг дэмжлэх боломж ер нь байгаа. Ер нь бол Анаа ухааны гол үндэс нь бол эмчилгээний төлөөл явж байгаа. Хамгийн түрүүнд яг ийм гэрүүл, ийм залуучууд байх юм бол шинжилгээгээ хийх хэрэгтэй. Шинжилгээнд дээрээс нь хараад тэр хүнд одоо өргөдлийн эмчлэх хэмжээний одоо төвшөнд байна уу, тэрнээс хэтэрсэн байна уу гэдэг хамгийн түрүүнд шинжилгээгээр мэднэ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар та өөрийгөө өргөдөлтэй гэж ойлгож тийм одоо танд сэжиг төрөх юм бол шинжилгээ өгсөн дээр шууд мэрэгчлийн эмчтэр очиод шинжилгээ хандсан дээр нөхцөл байдлаас шалтгаалх нь шүү дээ. Тэгэхээр хүний яг ямар тэрнээс одоо яг тэр өргөө болчоод тэрийг өргөө байсан үнийг үртэй болгох чинь гэж бол бас хэцүү л дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд тэр хүн одоо өргөдөлтэй би одоо чилүү залуу гэрүүл бол бит хоёр цуг амьдраад байнга бэлгийн харьцаанд ороод 2 жил түүнээс дэш болчлоо. Тэгээ хүүхдгүй байна гэх юм бол ер нь үзүүлэх шаардлага. Хугацаа бол 2 жилээс дээш. Тэгээ дээрээс нь би танаас нэг зүйлийг асууж бодож байна л да. Нөгөө баахад одоо ингээл хүмүүс ер нь ингээл сурагчийн ширээн дээр ингээд сууж байгаа хүмүүсийг ер нь ярьдэн ш багш нар. Одоо ингээд нэг хүүтэн халуун сандал байлаа гэж үгүй тий. Тэглээ гэж бодоход за эрэгтэй хүүхд бол яа гэм бэ? Хүүтэн дээрээсөө эмэгтэй хүүхд наа чинь ингээд ирээдүйд ээж болно ингээд нэг ингээд тэгдэг байхгүй. Гэтэл яг юм дээр энэ эрэгтэй хүнд бас нөлөөлөх үү? Нөлөөлнө. Яг хөө ер нь одоо нийт ард түмэн донд бол тийм юм байдаг л да. Эрэгтэй хүүхдийг одоо чи хатуужилтай бай, юу чи даарч хөрөхөд яах вэ гэдэг. А гэтэл эрэгтэй хүн дээр эмэгтэй хүүхд бол одоо хамгийн түрүүнд үүддэг цэстэд гэж та нар чинь давсгын үрвсэл байдаг. А эрэгтэй хүн дээр яг энэ цэстэттэй адилхан маш хурдан өвддөг эрэгтэн бол төр улчирхай. Төр улчирхааны хувьд бол өөрөө одоо бид нар хоолойны мах гэдэг байдаг та. Хоолойны мах маань хоолойг хамгаалдаг эрэгтэн юм байдаг. А төр улчирхай ч гэсэн яг шээс бэлгийн доод замыг хамгаалж өөрөөсөө шүүрэл ялгаруулж байдаг эрэгтэн. Ерөөдөө дархлааны эрэгтэн л дээ. Тэр дархлааны эрэгтэн бас л эрэгтэй хүүхэд дараа таниад том хүрээд доороосоо даарахаар төр улчирхай өвддөг. Тэр энэ дээр бол бас одоо эцэгчүүд анхаарад адилхан л охин хүүхдээ дулаалж байгаатай адилхан тэгээ эрэгтэй хүүхдээ бандигаа бас харилж халамжлаарай гэж хэлмээр байна. Манайд л одоо эрэгтэйчүүдийн эмнэлэг бас маш ховор харагддаг. Эмэгтэйчүүдийн эмнэлэг бол бараг л одоо болондохоо эргээл хаасаагүй л эмэгтэйчүүдийн эмнэлэг. Тэгээд бас ер нь ингээ анзаарч байгаад эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүд одоо илүү хэрүүл мэдэндээ анхаардаг эрэгтэйчүүд эрэгтэй хүмүүс болохоор нөгөө ямар нэгэн зовиргүй л яваал гэдэг тий. Энэ нь бас нөгөө тухайн өвчийг хүндэрч гэдэг юм ямар нэгэн байдаг. Нөгөө хэрэгцээн дээр суурилж ин л да эмнэлгүүд яалтчгүй эмэгтэй хүн өөрөө жилдээ би 4-5 удаа эмнэлэгт очино. Шинжилгээгээ хийлгэнгээд ойлгоцсон. Тэрэндээ өөрөө цагаа гаргаад хуваараа гаргацсан байдаг. Эрэгтэй хүнд бол энэ төлөвлөлт жоохон сул байд юм удаа л гэж би хардыг. Адилхан л хуваараа гаргаад би жилд 5 удаа эрэгтэйчүүдийн эмчд очино гэдэг. Цагийн хуваар дээрээ тавиад өөрөө очихоор төлөвлөчих юм бол тэгэл дагаал энэ салбар маань өөрөө хөгжөөл гараад ирнэ л дээ. Гол нь нөгөө үйлчлүүлэгч хандлтаа. Тэ үйлчлүүлэгч ерөнхий хандлтаас тэгээ нийгэмд байгаа ирчүүдийн ер нь яг дийлийнх нь бие махбодоо бол ер нь 40 гараад 50 хүрээд анхаарч эхэлдэг. Тэр бодлоод ер нь хайчдаг хэрэгтэй хүн тэр. Эмэгтэй хүн бол ер нь 14 15 наст анх сарын тэмдэг ирснээс эхлээд ер нь байн арчлаад ингээд өөрөө хяналттай явдаг л да. Тэр энийгээрээ л ялгаатай байд юм болов уу гэж хардаг шин. За танай эмнэлэг бол одоо ардын элчгээд эмнэлэг маань бас хизээ байгуулагдсан эмнэлэг. Ерөнхийдөө танай бас пэйжээр би хайлтгаа орж үзсэн. Та их зөвлөгөө өгд юм лээ видеогоор тийм ээ. Яг энэ манай эмнэлэг байгуулагдаад одоо 2 жил гарсан болж байна л да. Тэгээд би болохоор одоо байнга л үзлэг хийн, дундуур нь хагалгаанд орно. Тэгээд нэг ажлын цаг заваараа хүмүүст одоо нийгмийн одоо бид нарын дунд байгаа нийтийн сэтгэл зүй гэж байна шүү дээ. Сэтгэл зүй, ухамсарт нөлөөлөх тийм суур хичээлүүд ч гэдэм одоо суур зөвлөмжүүд одоо цаг заваараа тавьж ий гэж бодсон л да. Тэгэхгүй болохоор одоо бид нар нийтийн ухамсар өөрчлөгдөхгүйгээр одоо тэр банднаар залуучууд бид нар өөрсдийнхөө өвчин юунд одоо анхаардаг юм байна. Ер нь нийтийн ухамсарыг л эмчнэр бид нар өөрчлөх ёстой юм байна. Жишээлбэл би одоо өвчтөнд орж ирээд
чи их мэдлэг муутай гэж загнахаас илүү би эхлээд мэдээллийг өгөх хэрэгтэй юм байна гэдэг. Ийм үүднээс би энэ пэйж дээр энэ видеонууд тавьж байгаа. Тэгээд бас ажлын цагтаа болохгүй сүлд бас нэлээ. Тэр ер нь одоо видео тавиаг удацсан тань л да. Ер нь бол санаа нь бол тэндээс. Эрүүл мэндийн боловсролыг бол олгож байна гэж байна. Тэгээ боловсролыг олгон тийм мэдлэг дээр нь ерөнхийдөө нийгмийнхаа ухамсарыг дээшлүүлэх. Одоо бид нар мэдлэггүйгээс болж ерөнхийдөө ухамсар нэлээд доогуур байт юм болов. Мэдээж мэдлэггүй ухамсар доогуур байвал тэр хэмжээнд л тусламж үйлчилгээ аавна. Тэгээд орж ирсэн ч гэсэн ухамсарын төвшөнд одоо тэр хүн ухаардсан, ойлгоцсон тийм хүн орж ирж үзүүлэх. Шууд нэг гаднаас ямар ч анхны мэддэг хүн орж ирж үзүүлэх хоёр шал ондоо байдаг л да. Тэр хүнд зарцуулах цаг хугацаанаас ахуулаад. Тэгэхээр тийм байдаг учраас ер нь энэ эрүүл мэндийн боловсрол, энэ суур тэр ухамсарт нь хүрэх юмыг л ер нь хийж эхлэе гэсэн санаагаар л байна гэсэн. Одоо бүсгүйчүүд маань төлөвлөгөөтэй явж байгаа гэж та нар хэлжсэн. Одоо жишээ нь 4 жил 4 удаа ч юм уу тий. Одоо тэгэхээр залуучуудаа ерөнхийдөө хэлгээд бас янз бүрийн өвчин зөөр мэддэхгүй байлаа ч гэсэн жилдээ 1 удаа ч юм уу үзүүлчих юм уу тий. Эрэгтэй хүнээд яг энэ зөвлөмжүүд байдаг л да. 90-40-с дотогш наснда бол ер нь жилдээ нэг удаа эрэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн байхад бол энэ бол хэвэн гэж үздэг. Одоо бид нар бол Европын соёл, суурин соёл иргэншлээс шинжилгээ ухааныг авсан үндэстэй шүү дээ. Тэгэхээр тэд нарын үндсэн юу нь бол ер нь нэг жилдээ чи нэг удаа эрэгтэйчүүдийн эмчид бол үзүүлсэн байх шаардлагатай. Чи 40-с дээш наснд бол энэ сүүлийн үе түрүү улчирхаанд бэлэг эрэхтэн тохиолддог хавдрууд байдаг, төмсгөн тохиолддог. Тэд нарын эрсдэл өндөрсдөг учраас ер нь чадвал 3 сар, бүр чадахгүй 6 сард нэг удаа хяналтанд үзүүлж явах хэрэгтэй. 2 жилд нэг удаа яг түрүү улчирхайн бүрэн одоо комплекс шинжилгээ өгж явах хэрэгтэй гэсэн. Яг Европ анхаандаа бол ингэж үздэг. Тэгээ манайх бол яг энэ юугээ бол яг хүчнүүдтэй хэлдэг, зөвлөмж өгдөг. Гэхдээ яг ингэж дагаж үзүүлж чаддаг хүн бол их ховор байдаг. Таны яриад байгаа зүйлүүдтэй холбоотойгоор бас нэг юу вэ? Одоо бэлгийн сулрал гэдэг зүйлүүд бас байгаа тий. Тийм. Энэ бас тэг яг одоо эрэгтэй хүнд байдаг зовлон л доо. Бэлгийн сулрал гэдэг. Бэлгийн сулрал нь яг нийгэмд байдаг одоо үзүүлж байгаа хүмүүсийн яг ерөнхий юунуудыг хараад хахад бас их зөв ойлголтгүй байна уу да гэсэн хандлт байдаг. Ер нь бол бэлгийн сулрал гэдэг маань нэг нь бол бэлэг эрэхтэн одоо бэлгийн харьцааны хувьд ямар нэгэн байдлаар босолт нь алдагдах тий. Тэр хөвчрөлийн сулрах юм уу хөвчрөлийн алдагдал үүсэх нэг хэлбэр байгаа. Нөгөөх нь бол одоо та нар ч гэсэн энэ тийм найз нөхдөдөө ярьж байхад би хурдан тавиад байна гэж нэг ярьдаг шүү дээ тий. Энэ бас нэг сэдв. Энэ хоёр нийлээд бол ер нь бэлгийн сулрал гэсэн нэг үндсэн сэдвүүд ороо яригддаг. Тэгээ манад бол ерөнхийдөө бол бас тодорхой хэмжээгээр байгаа. Залуучуудын дунд байна. Бас одоо идэр настай хүмүүс дунд байна. Сүүлийн үед энэ зүрх судасны өвчин ихсэж байгаа. Ялангуяа сахарны диабет хүмүүсийн дунд ихсэж байгаа. Энэ өвчлөлүүдийн хүндрэл маягаар их тохиолддог болсон бэлгийн сулрал өөрөө. Нэгэндээ нөлөөлөө явчих чинь. Нөлөөлөд явдаг. Тэгээ бэлэг эрэхтний хувьд одоо та нартай яг сонирхолж ярихад судас байдаг. Өвөрмөц судас хүмүүс нэг мах булчин гэж ойлгодог. Энэ болохоор парлон хэлбэрийн тийм судас байдаг. Тэгэхээр таны зүрхний судас өвдөжээвэл ер нь бэлэг эрэхтний судас өвдөх эрсдэл өндөр шүү гэсэн. Зөвхөн одоо нөгөө биеийн нэг хэсэг л өвддөг нөгөө цогц эрэхтнүүд учраас хоорондоо холбоотойгоор өвддөг. одоо янз бүрийн ачааллаас болоод ийм зүйлүүд тохиолдох. Ер нь тохиолдох тэр нөлөөлж байгаа зүйлүүдний юу юм бэ? Тэгээ ер нь бол үндсэн шалтгаанууд дотор хамгийн түрүүнд яг нийгэмтэй холбоотойгоор ярихад нэг шалтгаан нь сэтгэл зүйн шалтгаан гэж байдаг. Хоёрт нь бол тэр эрэхтэн өөрөө тийм тусгай мэдрэлжүүлдэг, мэдрэлийн бүтцтэй байдаг учраас мэдрэлийн шалтгаантай гэж бас байгаа. Дараагийнх нь одоо ерөөхдөө тарих бэлэг эрэхтнийг удирддаг. Удирдахдаа шингэнээр удирддаг. Тарихнаас нэг шингэн ялгаруулад бэлэг эрэхтнийг удирдах нь шүү дээ. Тэр шингэний зохицуулга алдагдсанаас үүсдэг гэсэн ерөөхдөө юм нэг том бүлгэлсэн бүлэг байдаг. Тэгэд энэ бүлгүүдээс айл шалтгаан их байна. Одоо чиний саяны асуусан юм дээр бас сүүлийн үед ажлын ачаал нөгөө хоол ундны дэглэм, ажил амралтын дэглэмээ зөв зохицуулаагүйгээс стрессийн гаралтай бэлгийн сулралууд бас их байдаг. Энэ тохиолдол бол их түрүү ярьж л да бид
одоо нэг энэхүү өргөдөл гэж янз янзын асуудлууд маань гол нь одоо бэлгийн замын өвчнийг эмчилүүлээгүйгээс болсон ингээ удаан хугацаагаар явснаас гэж байгаа шүү дээ. Бас их үүсвэр нь байдаг. Тийм нэг шалтгаан нь. Тэгвэл одоо ингээд ямар нэгэн өвчлөлч хүн зовиорогдсон шүү дээ. Зовиороггүйгээр яваад байдаг юм дүлий гэж хэлж болох юм. Тэгээ ийм шинжилгээ ямар өвчнүүд байд юм бол яг бэлгийн замын. Яг хав бэлгийн замын үндсэн одоо цаг хүйтэн тэмбүү бид нар хүмүүс мэддэг өвчнүүд эд нарын ээл форум гэж байдаг. Одоо тэр үүсгэгч нэнгийнх нь одоо хэвийн ян арай одоо мутацд орцсон одоо өөрчлөгдсөн юм гэж байна шүү дээ. Тим хэлбэрүүд нь бол нөгөө шинж тэмдэг багтаа явагддаг хэлбэрүүд байдаг. Аль ч өвчнөд нь одоо жишээлхэд нэг хүн цаг хүтээр их хүчтэй өвдөд эмчилгээ хийлгэсэн байлаа гэхэд бас манайхан дунд алдаа байдаг. Найз нь би цаг хүтээ юм шиг ингээд ярихаар аливаа шинж тэмдгийг чи үзье гэдэг тэр шинж тэмдэггүй л зүгээр юм байна. Зүгээр чи явчих гэдэг нөгөө хугацаанд жоох удаа явчих гэдэг. Тэгэхээр ер нь л ямар нэгэн байдлаар одоо мэдээж залуучууд байна. Эрсдэлт нас байна те 17, 18, 19, 20 бэлгийн харьцаанд ордог. Тэр насанд үнэхээр эргэлзээ төрөх юм бол яралтай эмчэд хандсан дээр. Эмчэд хандаж үзүүлэх нь л ер нь хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл шүү л гэж хэлнэ. Ер нь залуучуудыг харж байхад нэг ингэдэг юм шиг харагдаад байна нөгөө найз эрэгтэй найзууд хоорондоо бие биентэй ярьдаг. Тэрнээс эмчтэр нэг очих тийм юу байдгүй. Тэгээ охтуудыг одоо эрэгтэй найзууд гэдэг нь эрэгтэй хүн ер нь байглаасаа ч тэр ухамсарын хувьд ч тэр ер нь тийм дорой үзэгдэх дургу байдаг л да. Ер нь тийм одоо ямар нэгэн өвчин зовлонд дарлуулсан гэж хэлүүлэхгүй дотроо нууж явдаг. Өөрөөгөө одоо их эр хүн учраас би тийм шантрах ёсгүй ч гэдэг юм. Тэгэхээр тийм сэтгэл зүйдээрээ их хвчлэн нөгөө гадагшаа гарч эмчд очиж үзүүлдэг, эцэг ихтэй хэлдэг. Ерөнхийдөө найзууд хоорондоо чи одоо яасан, яаж эмчилүүлж исэн гэх маягаар ингээд баг аман ардын харахаар хоорондоо эмчилгээ хийчих гэдэг. Тийм нэг тал байна. За баярлалаа. Тэгэхээр хай би өглөө хэлбэр маань өдөрт таахынд өргөлөө урьж байгаа манай өнөө өглөөний зочноод за ардын элч эрэгтэйчүүдийн эмнэлгийн урлагийн эмч, нурлан эмч маань оролцож бас нэг тодорхой мэдээллийг бол өгч байгаа. Мэдээж цаг хугацаа бага учраас бүрэнгүүцэд бид бүхэн ярьж чадахгүй. Гэхдээ хэсэг хугацааны дараа эргээд студид олзъя. Амьдрал олон салаа замтай. Зам болгон зөв байдаггүй. Төөрөлсөн тавилангийн төлөө цаг ямаг тэмцэх хэрэгтэй болно. Юу алга очих бэ хөөш аа? Юу алга очих? Юу бэ хөөе? Аа? Юм цаа харж ил тач. Хөөе. Яа! Амьдрал тэднийг үргэлжлэн сольж байдаг. Харин үнийг давж чадсанаар тэд жинхэнэ болж чадсан. Овоогийн хангах дүүцэн хавтай байна. Залуу нас үл хүнд бурхнаас аяасан алтан дардас юм. Энэ дардсыг хамгаалах гэж тэр хөтөч болон ирсэн. Шинэ хоёрыг яагаад авчих вэ? Зөргөө. Чи найдгаа өглөө гарч байгаа юм уу? Чи анхнаасаа төлөвлөсөн байсан юм те? Ариун тунгалаг мөрний маань эхэн булин гартаж, адг нь ширгэж байна. Хатан туулгал халигатан урс хамгаалж, ундны усны хэрэгцээнд аюулын харанг бэлдэж байна. Хайрлах үнэн шүтээ минь, тунгалаг ус туулгал минь биш гэж юу? За тэгэхээр хаяа би өглөө хөтөлбөр маань үргэлжилж байна. Тэгэхээр та бүхэнд бас одоо үргэлжлүүлэн болсон зурган дээр бас манай эмч манаас түрүү ярьсан нөгөө ялгаатай эрхтнүүд гэж байдаг гэстэй эрхтэй өн зөвхөн байдаг. Тэр эрхтнүүдийн хувьд одоо нэг дүрт төмсөг байна, төмсгний дайвар, энэ бэлэг эрхтэн байна. Тэгээд энэ бид нарыг нөгөө байнга ярьдаг түрүү улчирхай гэж эрхтнүүд байдаг. Тэгээд энэ эрхтнүүд төр ерөөхдөө тохиолддог, эрхтэй өн тохиолддог юмгуудыг би цус дурдъя. Энэ дээр яг бэлэг эрхтний хувьд ер нь бэлгийн ариун цэврээс ахаагүй бэлгийн хавтлын дараа зөв
угаалгах цэвэрлэгээ хийгээгүйгээс болж бэлэг хэрэгтэн дүүсдэг, бэлэг хэрэгтний эмгэгүүд гэж байдаг юм. Бэлэг хэрэгтний арьсны эмгэгүүд, толгой эмгэгүүд. Эднэр нь яг цаашаа хүндрээд явах юм бол бэлэг хэрэгтний арьсны хавдраа дээр үүсэх ийм нөлөөллүүд байдаг. За бид нар бэлгийн замын халдварт өвчин тусгаар би түр үрийн сууг гимтдэг гэж ярьсан. Энэ сууг гимтэх магадлал их өндөр байдаг. Тэгээд одоо бид нарыг ер нь хүүхдтэй болгож байгаа гол эрхтэн маань энэ төмсөг. Тэгээд төмсөгийн төмсгний дайвар гэж эрхтнүүд байдаг. Тэгээд эднэр гимтэх энэ дайврын үрвсэл, дайврын одоо түрүүний бэлгийн замаас гаралтай үрвслүүдээр үүссэн дайврын эмгэгүүд дээр гарч ирдэг. Тэгээд тэрнтэй холбоотойгоор одоо түрүү ярьсан түрүү улчирхай үрвслүүд бас ирчүүд тохиолдох магадлал их байдаг. Тэгээд энэ дээр яг бид нэг сүүлийн үгийн төгсгөл хэлчихэд ер нь ирчүүд маань одоо энэ Европ соёлоос ирсэн бид нарт энэ шинжлэх ухааныг үндэсч гисэн байдаг. Бэлэг эрхтнээ ариун цэврээ сахиж сурмаар байна. Яг л бид нар хотцсон, олуулаа болсон хоттой сая нэг зуулаа суудаг болчлоо тий. Тэгэхээр ийм нөхцөлд бол ер нь бол хоногт нэг удаа чадахгүй бол өнжөөд нэг удаа бэлэг эрхтнээ буцсан суусаар угааж заншаач гэдэг л ирчүүдэд уриалмаар байна да. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бас бидний урилгыг бас хүлээж авсан танд баярлалаа. Тэгэхээр хаяа би өглөө хөтөлбөр маань бас энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр та бүхэн энэ өдрийг бас сайхан өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна.